Бид нэр ерөнхийдөө нэг хоорондоо нэг түнжинтэй байгаа ч гэсэндээ нэг дотор хүмүүс нь те яг нэг дотрын юм араншин ерөөсөө энэ нь бол зүгээр байгаараа амжихгүй шүү л гэсэн сэтгэл зүйтэй ерөөсөө бидний дотонд ерөөсөө байж идэх юм лээ. Тэгэл одоо юу гэдгийг тоншуулаад ирэхээр энэ яхаараа тоншдгийг гэдэг сэтгэл зүйр үзэж байгаа учраас ер нь яаж ийсэн ч дээр нь л гэсэн тооцоотой байсан хаа бүгдээрээ л. Одоо тэгээд Монгол нэг нөгөө юун дээр ирж штэ монголчууд дээгүүрээ өмсөх хэрэгтэй одоо юу гэдгийг даруй төлөв байх хэрэгтэй нэг юм гүндүгүү Монгол гэж ярьдаг штэ. Манай холбоо бол ч уучлаарай. Хизээч гүндүгүү байх. Гүндүгүү байж болохгүй гэсэн. Ямар нэгэн байдлаар тоош таар хийлгэн эсвэл хооронд нь хэрэлдүүлчихдэг юм уу? Одоо ямар нэгэн хүний сонирхол татгаар үйлдэлүүдийг хийлгэхийг шаарддаг гэх юм уу? Жишээлбэл одоо намайг хүмүүсүүд далдаг малдаг одоо би чинь далдгаараа л гараад ирлээ. Уг нь бол орох юм байгаа шүү дээ. Өдөрт амьдрал дээр ч юм хүний урдаас үгэлгүй. Хүн юм байгаа. Одоо нэр өхөө амтны ах зах хүмүүсүүдээ үнэлэн энэ ч бол надаас нэг ахсаад чадахгүй ч нэгэр. Гэтэл хаа ийм их хүн байхгүй. Тэгээд миний монголчууд намайг энэ далдаасан бацаа хастаа энэ дээр тэгээд сая сэтгэл мэтгэлээр үтсэн л байлээ. Үнээр далдаг биш юм аа би гэж. Үгүй энэ далдгарч байгаа саваа хэлсэндээ үрсдэг далдгаар байж тэгээд шиг дээ. Уул нь бол далдаг нөхөр л биш байхгүй юу?